За hi guys, миний хамгийн сүүлийн үед үзсэн TV show гэх юм бол би яг өчигдөр шүн Gabby Petito гэдэг тэр American Murder гэдэг documentary Netflix дээр үзэж дуусгасан. Тэгээд таад намайг спойлер таг сонсоморг байгаа бол энийг үзэх хэрэггүй. Тэр охин болохоор 22 настай да. Яг нэг Америк охин найзлуутайгаа хамт амьдарч байгаад сургуульд ал сураагүй юм шиг үлээ. Эсвэл найзлуутайгаа хамт амьдарч байгаад хамтдаа ван түрээслээд Америкаар ингээд road trip гэдэг чинь тэ ингээд аялахаар болсон. Тэг явж байгаад найз залуудаа алуулсан байдаг. Найзлуутайгаа уг нэг айгүй удаан ирэхэд дотн болчихсон би биэндээ хайртай тийм байсан мөртлөө найз залууны жоохон possessive те яг ингээд бүрэн эрхэндээ байх амар хүсэлтэй баг багаар ингээд Gabby ингээд яг өөрийнхөө хэрэгшэлд оруулсараа сүүлийн яг зүйл нь бол ерөөсөө ванда авч яваад өөрийнхөө орчинд ингээд тусгаарлцсан. Тэр залуугаас өөр хүнтэй уулздаггүй ярьдгүй ч юм уу. Амьдралыг үнэхээр гоё гэгээлгээр хардаг хийж бүтээх зөндөө хүсэлтэй тэр охиныг ингээд зүгээр л нэг эрэхтэй ингээд боомлоод алдсан. Ер нь бол дандаа ингээд айгүй тийм алгуурхнаар чиний өрийг ч мэдлгүй ингээ баг багаар одоо чамаагийн гомдоогоо ч юм уу ингэж явсаар хагаад яванда чи тэрэнд нь тасцсан байдаг. Тэгээд сүүл рүүгээ ингээд дасаар бүр өөрийн чинь одоо тий гар хүрэх хэмжээнд одоо ямар нэг үйл хийхэд чи тэрийг төвчж чадхаар хэмжээнд очсон байдаг ч юм уу. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг гэр бүлийн хүчирхийллийг хүнсэн айгу чухал докюментари байлээ. Энийг бол би өсвөр насны хүүхдүүд заавал үзээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл токсик харилцаа гэдэг бол нэг өдрийн дотор ингэ болчдөг. Одоо тий хүн чамайг шууд алаад алъя гэдэг араас чинь гүйлж мэдээж амиа бодоод тэр хүнээс холдсон шүү дээ. Жирхийлэл гэдэг зүйл чинь тийм амархан болтгоо. Сэтгэл өвдмөр тий оройн би бас жоохон зүүдэлсэн тэр охиныг тэгээд юу ч одоо YouTube дээр бичлэг байд юм бэлээ. Тэгээд нэг л влог хийжсэн юм бэлээ. Тэр охин өөрөө амар гоё влог хий. Яг ингээд van life-аа гоё ингээд влог болгоё. Хойлоо ингээд гоё traveling couple болъё. Аялдаг ингээд хосууд болъё энэ төргээд айгу гоё тийм ингээд мөрөөдөл хийж бүтээх дүүрэн юмтай тийм охин байсан байгаа байхгүй юу. Тэгээд so sad.